12 настайдаа даа хүрээ зах дээр машин угааж ажлынхаа гарааг эхэлж байсан Батцаяа. Өнөөдөр тэрээр жилдээ 300 мянга гаруй гар утасны дагалдах хэрэгсэл борлуулдаг Монголын анхны электрониксын үйлдвэрийг байгуулж чаджээ. Эхлэл брендийн үүсгэн байгуулагч Батцаяа тэг цэг нэвтрүүлгийн анхны зочин. Та бол хуульч хүн. Яаж яваад ер нь техник технологийн салбар руу орсон юм бол гэж сонирхол татж байна л да. Монголын эндүү гэдэг ч юм уу те. Монголын хөргөгч гэдэг ч юм уу. Монголын одоо зурагт гэдэг ч юм уу. Тийм ерөөсөө технологийн бүтээгдэхүүн ерөөсөө байхгүй. Тэг яагаад Монголын ийм гоё юм байж болдгоо юм болоо гэсэн бодлоох төрж исэн. Тэгээд ерөнхийдөө багасаа электрониксын үйлдвэр бүтээх юмсан гэсэн бодол ерөнхийдөө тээж явсан. Багын мөрөөдөл гэж болно те. Тэгээд энэ бүхнийхээ бол бодлыг огт гихгүй л явсан. Тэгээд хамгийн жижигээс л эхлэе гэж бодсон. Тэгээ хамгийн дөрөнд бол бид нар чихвч сонгож авсан байна. Монгол бол үйлдвэрлэгч орн биш. Тэр тусмаа одоо бүр техник технологийн салбарт бол Монголын одоо үйлдвэрлэл бол дөнгөж одоо хөгжиж эхлэх гэж байгаа. Таныг ингээд техник технологийн салбарт орлоо. Эхлэл брендийг үүсгэн байгууллаа гэхэд ойр дотныхан чинь. За ер нь энэ салбарт одоо ажилдаг мэрэгжлийн хүмүүс ер нь хэрхэн яаж хүлээж авч ирсэн бэ? Мэдээж бизнес эхэлж байхад бүтэхгүй боломжгүй. Чи одоо нэг бид нарыг анх 90-д онд Орос руу шоолж ирсэн гэж ярьдэн шин. Консервныхаа лазыг хийж чадахгүй коммунизм байгуулна гэж хэлсэн гэдэг. Бид нар чинь нэг өсөндөө маш их бэлэнчилсэн хүмүүс байна. Бүхэл зүйлийг ерөөсө бэлэнээр ашиглаж сурцсан. Тэгэхээр зэрэг юу консервны лаз энэ утасны чихвж юм технологи юм ярихаар чинь толгойд ерөөсө бооч. Манай уус нэг тийм технологи гэдэг юм уу явах нь ерөн зөв үү буруу гэдэг асуулт гарч ирж байгаа. Бид нар дандаа нүүрсээ ухаадах юм уу? Дандаа ноолоороо самнаад ах юм. Солонгос бол жишээ нь Солонгосын Samsung, LG гэдэг хоёр компани л ерөөсөө эдийн засгийнхаа ихэнх хувийг бүрдүүлдэг гэж. Японы бол жишээ нь Toyota бол дийлэнх холбооны байдаг гэж. Тэгэхээр зэрэг Toyota гэдэг компани өөрөө Монголоос хэр баян компани бэ? Монгол улсаас зөвхөн Японы Toyota гэдэг компани өөрийнх нь одоо актив хөрөнгө л Монгол улсаас хэд дахин илүү бүхэл бүтэн улсаас илүү байдаг. Тэгэхээр Toyota-гоос жижигхэн улсад жижигхэн технологийн компани ингээд бүрэлдэнэ гэдэг бол өөрөө ямар том юм руу орж байгаа вэ гэсэн л ерөөсөө далайр бол нэг жижиг л одоо худгийн мэлхий далай мэлхий л болж байна гэсэн юм. Ер нь бол Монголд бизнес хийх хэцүү юу? Монголд бизнес хийхэд бол хамгийн том бэрхшээл нь ойлгомжгүй байтал. Нэг өсөндөө чи витер энд суучаа чи надаас ойлгомжгүй юм асуугаад. Би ойлгомжгүй хариулаад бай. Чи ер нь нэг гэр бүл ч гэсэн те ойлгомжгүй амьдраад байвал яах вэ? Хин ихнэр хин нөхөр ямар үүрэгтэй ямар хариуцлагатай. Хөрөнгө оруулалт дэмжлэг гэдэг зүйлээсээ илүүтэй. Энэ ойлгомжгүй байдал нь өөр бизнесийн шин залуучуудыг маш их зориг нь хоож. Та төр засгийн бодлогын тухай яриад байгаа шүү гэн те. Тэгээ бизнесийн системчлэл эргэцсэн орчингоос ахвалаа. Одоо бол хамгийн наацхан жишээ чи зүгээр юу ч хийсэн тусгай зөвшөөрлөөр ботчих. Тэгээ тусгай зөвшөөрөл гэдэг үг өөрөө шинэ бизнесмен дөрөөсөө том уулын мангасчил сонсогддог. Боломжгүй зүйл шиг. Тусгай гэж тий. Тусгай. Үг нь өөрөө тусгай. Тэгээ зөвшөөр. Өнөөдөр одоо Монголын бизнесийн оргил болсон компаниуд байгаа тий. Энэ компаниуд бол бид нар ингээд ажиглаад үзэх юм бол 1990-ад оны одоо зах зээлийн эргэлтэнд одоо гарч ирсэн компаниуд байна. Тэгэхээр тэр үед бол бүх хүн гарааны шугамаас тэнцүү эхэлсэн. Тэнд өмнө нь одоо юу гэдэг бизнесмен байсан хүн бол байхгүйсэн. Тэгээ энэ бол өмч хөвчлөл. За тэгээд дээр нь бол эдийн засгийн эрхчлөө бол ихэнх үед бол маш сайн байсан. Монголын одоо ардчлалын ихэнх үед. Тэр энэ бол энэ үеийн хүмүүсийг бол азтай хүмүүс гэж хэлж болно. Яг тэгэхээр арал дээр төрүүлж буусан хүмүүс байхгүй. Бидний үеийнхэн бол арал дээр хоёр дахь удаага ирж байгаа хүмүүс. Одоо энэ Монголын бизнесийн орчин гэр нь яаж сайжруулвал залуучуудад ялангуяа стартап бизнес эхэлж байгаа хүмүүст илүү төхөмтэй амар байна гэж та бодож байна. Залуучууд бүгдээрээ шууд Apple-д ажиллахыг хүсдэг, таван толгойд ажиллахыг хүсдэг, оюутлогод ажиллахыг хүсдэг, гой газар ажиллахыг хүсдэг. Залуучууд бүгдээрээ дарга болохыг хүсдэг. Залуучууд бүгдээрээ ямар нэгэн цагаан зангиатай ажил хийх хүсэж байна. Эсвэргээр нарийн детальны эксперттэй ажил хийх үнэхээр хүсэхгүй болсон. Энэ бол нийгэм өөрөө мөнгөтэй болсон ч гэсэн чадварчгүй бол энэ ямар ч ашиггүй гэдгийг харуулдаг.
Тэгэхээр Монголын бизнесийн орчин сайжрыг гэвэл зүгээр л энэ ойлгомжгүй байдлыг орхиод чөлөөтэй байх хэрэгтэй. Чи бит хоёрыг сайжруулах гэвэл чи бит хоёрыг зүгээр л чөлөөтэй орхих хэрэгтэй. Чамайг өөрийнхөө сэтгэх боломж болох хэрэгтэй. Чиний бүх үйлдэл хянаад иж болно тий. Анхаа яа сууж гин, анхаа юу идэж гин, анхаа ямар ингээд ивэл чамд хэцүү байсан. Чи зүгээр энгийн түүц ажиллаад үз. Тэгэл чи мэдэрнэ. Чамаас хамгийн наацхан юу шаардаж эхлэх вэ? Хизээч хэрэгцээгүй бичгүү шаардаж эхлэх. Хамгийн энгийн жишээ. Тэр бичиггүүд хаана хуримтлагдах вэ? Нэг дараагийн сепэнд л ордог. Тэгээд тэр архивд ордог. Танд яг ийм тохиолдол тулгарч ирсэн үү? 100 мянгаар. Мэргэжлийн яналт, тиймний байцаагч, иймний байцаагч, ийм журам, манахаас ийм журам батлсан. Бүр инээ төрмөрч үзүндээ шүү дээ. Хүмүүсийн хандлага гэдэг юм, дээрэс нь Монгол төлөвлөрсөн гэдэг юмд итгэл бас ингээд бага байгаа нь та бүхний ер нь ингээд хийж байгаа бизнест ажилд ер нь хэрэг мэдрэгддэг вэ? Бид нар бол одоо юу гэдгийг түүхий эдээс нь бол одоо ухсарч зохион байгуулж бүтээж шүү дээ. Тэгэхдээ энэ бол бүгдийг нь нарийн бүх одоо үүдэл болгон дээр нь Монгол хүний гар гэх тэ гар одоо урах шингэж орж ирж байгаа. Тэгэхээр зэрэг нэг өсөндөө бол би ерөөсөө А2 зориулж хийж байгаа гэсэн сэтгэл компани зүйлс гарч байгаа. Өнөөдөр эхлэлийн бүтээгдэхүүнийг авахд нэг хүн толгой дотор 2 зүйл бодох. Нэгдүгээр нь чанартай болов гэдэг бодол. Хоёр дахь нь дэмжидэ гэсэн бодол. Импортын бүтээгдэхүүн авахдаа хүн толгойдоо бол зүгээр авъя гэж боддог бол эхлэлийн бүтээгдэхүүн авахдаа нэгдүгээр дэмжиж, хоёрдугаар чанартай юу гэдэг гэсэн. Тэгэхээр чанар дээр бол бид нар үнэхээр байдаг бүхэл хүчин чадлаа шахдаг. Тэгэхээр энэ бол тоон дээр л сурж ярих хэрэгтэй. Сүүлд бид нар 2021 оны 1 сард 15 хоногийн хугацаатай 30 мянган эрхлэгч судалгаа авсан байна. Эхлэлийн бүтээгдэхүүний тухай судалгаа авсан. Тэгэхээр бол 87.5% бол чанартай эрг гэсэн л дүн гарсан. Нэгэнт одоо хоёулаа хэрэглэгчдийн сэтгэгдлийн тухай ярьж эхэлсэн юм чинь энэ олон нийтийн дунд байгаа нэг асуултыг би асуучмаар байна л да. Эхлэл бол үндэсний үйлдвэрлэгч биш ээ. Эхлэл бол зүгээр одоо бүгд найрамд хятадаар дулсад олон тоогоор нь захиалал эхлэл гэдэг одоо энэ логогоо байршуулаад ингээд Монголд худалдаалдаг ийм л брэнд штэ гэдэг ойлголт хүмүүсийн сэтгэгдлүүд ингээд ажиглагдчихсэн л да. Энэ дээр та нэг яг бодиттой хариулт өгөөч. Одоо тэр лого наадаг гэдэг энэ зүйл чинь бол одоо бүр 2000-ад оны ихний зүйл шүү дээ. Ер нь бол намайг бүр хүүхэд байх л үеийн зүйл. Одоо тэгж амархан лого наадаг тийм юм гэж одоо ч ер нь тийм боломж байхаа болцсон шүү дээ. Ер нь бол тэр юу гэдгийг бид нэр сэтгэл ингэж бууж ирж байгаа. Яг нүдрүү чи харж байгаа юм бид нар лого наадаг тийм юм ерөөсөө байхгүй. Түүхийн эдэг бол гаднаас авдаг юм бол байгаа. За ерөнхийдөө үйлдвэрийн байраа 2019 оны 9 сарын 19-нд нээсэн байгаа. За тэгээд ерөнхийдөө бол энэ дээр 8 хүн ажилладаг. За өдөртөө бол нэг 200-аас 300 USB гаргаж чадна. За чихвчний хувьд бол нэг 500 бол гаргаж чадна. За бүтээгдэхүүний power adapter гэдэг одоо бүтэц доторх бүтэцэнд бүхэл бүтээгдэхүүн бол арай олон тоогоор гаргаж чадах байгаа. Тэгэхээр бид нар бэлтцээс нь түүхэн эдээс нь гаргаж юм. Бэлэн бэлтцүүдийг угсарж юм. Тэгээд бас технологийн бүтээгдэхүүн нэг юмараа онцлог. Энэ бол софтвер буюу програм хангамж гэдэг тийм. Энийг нь бас хөгжүүлж байгаа. Энэгээр онцлог байна. Тэгэхээр энэ маань нэг өсөндөө бол массын одоо Монголын гар утасны девайсийн зах зээлд илүү хямд үнэтэйгээр л нэвтрэх зорилготой. Ер нь бол чихвч, цэнгэлэгч одоо USB маань бол зах зээлд 2 жил болчихлоо. 2 жил болчихлоо. За ихэнх үедээ бол одоо юу гэдгийг iPhone-ы USB дээр биднэрт алдаа бол байсан үнэ. Одоо шулуухан одоо нэг үг хэлхий тийм ээ. iPhone-ы USB-нөр бид нар бол iPhone өөрөө заавал iPhone-ийнхоо чипийг шаарддаг тийм сул талтай. Тэр жоох үнэтэй чип. Анхныхд бол бид нар iPhone-ы бус чип ашиглаж гаргасан учраас iPhone дээр жоохон фейлт гэж ярих юм тийм болсон. Одоо бол тэр алдаа бүгд фикс засагдсан байна. Бүгдээрээ засагдсан. Мартин Лютер Кингийн хэлсэн нэг байдаг шүү дээ. Хамгийн ихний илтгэгч нь амжилттай бол энэ ч муу ёроо гэж байгаа. Дэлхийн номер 1 илтгэгчийн хэлсэн үг нь эхний илтгэгч нь бест те. Чи эхнийхээ илтгэлийг тавь. Хүмүүс чамд ямар гоё юм бэ? Үу чи өстө нэрэ. Жинхэнэ илтгэгч байна энэ тэр хамгийн ихнийх дээр чинь. Энэ бол муу ёроо гэж хэлж байгаа. Ерөөсөө бүх зүйл хөгжих дэвшгийн замаар явдаг юм аа гэсэн л утга л да. Бид нар зүгээр үгдэг юм
чи нэг юм хий, би нэг юм хий те. Өөр нь дожоо нэг юм найзтай үзүүлдэг ч юм уу. Гэр бүлийн өстой гоё байсан байна. Мундаг шүү, дэмждэг шүү. Энэ чам зүгээр л урам өгч байгаа. Чамайг хайрлж өргөдөж байгаа. Эцсийн дүнг хин тавих уу? Эцсийн дүнг үүслэгч тавина. Эцсийн дүнг хэрэглэгч тавина. Эцсийн дүнг чиний үр дүн чиний өмнөөс ярих баг. Эхлэл брэнд үйл ажиллагаа явуулаад 2 жил болсон байна. Аль хэдийнэ монголчуудын танил болчих. Ямар нэгэн байдлаар монгол хүн бүр танай брэндийн бүтээгдэхүүнийг хэрэглээд үтцсэн юм шиг одоо ингээ ойр хавийнхаа хүмүүсээс асуухаар ингээд мэдчихээн л да. Тэгэхээр таны яг энэ брэнд дээрээ, компани дээрээ барьдаг маркетингийн тактик ер нь яг юу юм бэ? Маркетинг гэхэр зөвхөн зар сурчлага бол биш. Миний бодлоор шүү. Зар сурчлага бол биш. Анхаа орж ирлээ. За та дээшээ суу. Энд сууж байгаарай. Танд юу хэрэгтэй вэ? Цай уух уу, кофе уух уу? Суудал чинь зөөлхөн байна, хатуу байна уу? Энд л маркетинг гэл. Тэр эхлэл гэдэг компани хаалганы бариулыг эргүүлэх агшнаас л маркетинг гэл. Тэгэхээр маркетинг гэдэг бол нэг өсөндөө чанар хурд гэсэн. Өнөөдөр эхлэл брендийн USP аваад чихвч аваад жижигхэн гэмтэл гарлаа бид нар ямар ч асуудалгүй 100% хариуцлага нь хүлээж. 1 жил өнгөрсөн байсан ч 1.5 жил өнгөрсөн байсан ч тэр хариуцлага 100% хүлээж. Үндсэндээ одоо хэрэглэгчдийн эвсэгчлэг гэх юм бол хурж ирээл одоо асуудах юм уу эсвэл солиулах боломжтой л гэсэн үг юм байна шүү. Харин тэгэхээр чи одоо юу гэдгийг хэрэг гэмтэл гарч байна. Дээрээс нь нэгдүгээр, хоёрдугаар эн чинь санхүүгийн үед бас эрсдэлтэй биш үү? Яа тэгэхээр хүмүүс тэр чинь хэрэгжилж байгаа юм чинь хүний өөрийнх нь хариуцлахгүй байдлаас болоод эвдэрч болно. Эсвэл илэгдэлд орж болно. Энд чинь өөрөө нэг компанийн хувьд ингээд бүгдийг нь даахад хитрхи их эрсдэлтэй алах юм биш юм уу? 100 бүтээгдэхүүн дотор нэг бүтээгдэхүүн ямар асуудалтай магадaltaй. А тухайн хүнээс болсон ч магадaltaй. Одоо юу гэдгийг манайхан бол чихвчээ жишээ нь цамцсан дотроо халаасан даяад угаачдаг. Тэгээд тэр чихвчний дууралтыг жоохон өөр болчихоор ингэж байна л гэж ирдэг л дээ. А бид нар тэрийг задлаа засаал өгдөг. Үгүй та угаацсан байна. Энэ өнөөдөр бид нар стартап хүмүүс танигдах гэж байгаа. Ийм үйлчлэгээ баймааргүй л. Ерөөсөө үйлчлэгээний хувьсгал бас хийхийг хүсэж байгаа миний хувьд. Хэрэглэгч чи надаас чихвч авахдаа мөнгө төлөөд авна. Чи тэр мөнгийг яаж олох вэ? Хөдөлмөрлөж болно, зүтгэж болно. Амархан аргаар тэр мөнгөийг аваагүй байхгүй. Зоовч зүтгэж хөдөлмөрлөж олсон мөнгөө надад өгөөч чихвч авч шээ. Мөнгө гэдэг зүйлээ өгөөд тийм ээ. Оронд нь би сайн бүтээгдэхүүн өгөх хэрэгтэй. Энэ бол миний үүрэг. Одоо энэ чихвчийг би ингэ задлаад харуулъя. За ингээд задлаа харахад бол одоо за энэ хайрцагаас эхэлж байна тийм ээ. За энэ гадна талын хайрцаг бол жишээ нь Made in Mongolia, Ecopack. Одоо бидний сайн мэдэх газар бол ингээд хайрцаг инфлюенсер хийж байна. За ингээд гарч ирлээ. За энэ чихвчний толгой хэсэг тийм ээ. За энэ маань бол ABS-ээр түрүүний төрүүлсэн нөгөө шахагч машин дээр шахаж гарч ирж байгаа. За энэ дотор талын контрол панел бол чиптэй хэсэг бол импортоос орж ирж байгаа. За ингээд энэ утас болон толгойн энэ нарийн үзүүрийн хэсгүүд бол бас бэлтгэцээр орж ирж байгаа. За энэний гагнаас холбоосод бол 100% эндээ хийгдэж байгаа. Амн толгой бол эндээ 100% түүхийдээс гарч ирж байгаа. За зөөлөвч бол угаасаа өөрөө бэлэн бэлтгэц байдаг. Удахгүй худалдаа нарахж байгаа хулан 21 гэдэг утсан дээр хоёлаа жишээ аваад ярил л та. Монголчууд 2 сая 500 мянга гаруй одоо гар утас сэргэлтгээ, ухаалаг утас сэргэлтгээ гэсэн юм одоо дундаж юм статистик үзүүлэлт гарсан байна л да. Гэтэл хулан 21 утасны хувьд бол нэг 1221 гэсэн үү те. Маш цөөн тоогоор. Үндсэндээ бол одоо нөгөө нийт хэрэглээнийхээ одоо 1% ч хүрэхгүй, бараг 1.1% ч хүрэхгүй ийм одоо хэмжээний гар утсыг гаргаж штэ. Яагаад ингэж одоо бага тоогоор гаргаж байгаа юм? Нэгээс баггүй 20 мянга гэж зорьсон. Харамсалтай нь бол бид нар iPhone, Samsung-д бол хитрхи дасцсан. Энэ бол нөгөө үний хитрхи дасчихсан. Хүн ингээд хүндээ дасж байгаа юм шиг хэрглэж байгаа зүйлдээ дасж шít. Импортын хойно дотоодын хойно хамаагүй дасцсан байна. Тэгэхээр энэ дасалтыг 1% эвдэнэ гэдэг бол бизнесийн хувьд бол хүнд сорилт. Энэ бид нар багасгаад 5,000 болгосон. Гэвчиг энэ бас л өндөр тоо. Тэгэхээр бид нар 1221 бас 21 онд өөрөө Монгол улсад бас Монгол улсын түүхэнд гайхалтай үйл явдал болж ирснийг бас бэлэгдэж байгаа. Дээр 1921 онд ардын өсгөл гарсан. Одоо 2021 он 100 жилээ болж байна. 21-ийн тоог бид нар дандаа сайхан тоогоор бэлгшээж явсан учраас 1221-ээр гаргаж байгаа. Энэ бол 0.47 мянганы шүү. Тэр энэ бол одоо 2,600-ийн дэргэд асар бага тоо.
Тэгэхээр бид нар ямар ч байсан тогший. Тогшоод үүд хангаал үүдийг ингээд тогшоод үзье. 1221 ширхэг утсаар. Тэр 1221 ширхэгийн утсыг авсан хүн бүхний утасны ширхэг деталь болгон дээр бид нар чанарыг шингээе. Нэг өсөндөө биднэрт итгэж байгаа тэр жижигхэн тэр итгэл байгаа хүмүүстэй. За Монгол залуучууд энийг хийгээ гэж. Бид нар одоо free selling буюу урьдчилан захиалга авч байгаа. Тэгэхээр энэ бол нэг өсөндөө crowdfunding буюу ерөнхийдөө зах зээл дээрээс мөнгө босгож хийж шүү дээ. Тэгэхээр энэ бол итгэл юм л да. Бид нар энэ итгэлийг үнэхээр чулуу шиг чанартай утсаар л хариу барьж одоо хариулах болно гэж хамлаж байгаа. Таныг судалж байхад Монголын банкнд ямар нэгэн үр зээл байхгүй, тендер авч байгаагүй. Яг шударгаар хөдөлмөрлөж байна. Дээрээс нь 100 гаруй хүнийг цалинжуулж байна. Ингээд банкнаас хамааралгүйгээр, зээлгүйгээр яг өөрөөрөө мөнчгөрөөрөө бизнес хийх хэцүү биш үү? Ерөөсөө юу гэдгийг бараг ингээд сонсоход боломжгүй юм шиг санагдаад байгаа. Тийм Монголд бол одоо хэцүү юм санагдаж байгаа. Би бол банкнд зээлтэй байсан. Зээлтэйтэй овчноо олон зээлтэй байсан. Би зүгээр нэг юм ойлгосон. Яг Монголын банкны зээлээс зээлийн системд явах юм бол би тэр тойргосоо гардгүй байна л гэдгийг ойлгосон. Ер нь. Тэгэхээр хувь хүн талаасаа зөвхөн Бацаа гэдэг хүн талаасаа л зээл нөө гэдэг зарчимд. Аль болох зээл авахгүй. Ерөөсөө зээл авахгүй. Энэ бол бизнес төрөө нэг юм дүрэн байдаг л ашиг өгөхгүй л чи буруу зүйл хийж байна гэж. Түрээсийнхэн төлбөрийг цагтаа төлнө гэдэг л өөрөө бас асар том хариуцлага байдаг л да. Бизнесмен хүн түрээсийнхэн төлбөрийг цагтаа төлнө гэдэг. Цагтаа төлж чадна гэдэг нь өөр. Тэг яагаад энэ вэ гэхээр тэр түрээсийн төлбөр цагтаа төлөгдөж тэр түрээсэлж байгаа объект чинь банкнд зээлээ цагтаа төлдөг. Бас хүмүүст нь цалингаа цагтаа. Бүх юм уялдаа. Тэр хүн цалингаа цагтаа авснаар ээжийнхээ одоо имийг цагт нь авдаг. Ээж нь имээ цагтаа ууснаар илүү урт насалдаг. Юм цагтаа байна гэдэг чинь юусоо энэ мэтчлэн бизнес бол зөвхөн ийм өгөх зарчим дээр суурилж явна гэхээс биш. Хариуцлага алдаад ингээд сахилга бат алдаад багтсан бол бизнес доошоо доогом хийж идэг л. Манай компани хэд хэдэн даваа толгой барах хөштэй зүйл. Энэ бол сүүлийн 3 жил хүнийхээ тоогоох цөөлөв үргэлж хүнийг нэмэгдүүлж явсан. Үргэлж цагтаа цалингаа тавьдаг. Бүх зүйлийг л цагт нь хийж явдаг. Энэ бол Бацаа гэдэг хүний хариуцлагыг харагдаж байгаа боловч цаана байгаа хүмүүсийн амьдрал. Эхлүүрэнд бол одоо 10 гаруй төрлийн бүтээгдэхүүн гаргачлаа. Монголын гэсэн брендийг бий болгочлаа. Одоо гадаад зах зээлд гаргах. Монголчин бол одоо юу гэдгийг бизнесийн хувьд харах юм бол нэг 3 сая хүн амтай бас хангалтгүй юм шиг байгаа. 2018 онд бид нар үтсэн. Alibaba-дрыг бараага байшуулж үтсэн. AliExpress гэдэг бас одоо Alibaba-гийн охин компани AliExpress гэдэг тэр нь Alibaba-гаас илүүтэй интернетийн жижиглэн худалдааны сайт гэхгүй. Alibaba бол бөөний фактор тий бүр их том юм сэдв яригддаг зүйл л дээ. AliExpress бол эсрэгээрээ одоо жижиг хэмжээгээр бага хэмжээний борлуулалт хийх яригддаг сайт юм байна. Тэр Alibaba, AliExpress дээр хоёулын дээр бид орж үтсэн. Жил гарan бол зараад нэг 17 онц руу юм зарж үтсэн л дээ. Тэгээд болцсон. Шалтгаан түр байж гэдэг. Ерөөсөө хариулт нь тэр. Далаад гарч байгаа бол зам муутай гараад яах юм бэ гэсэн. Ер нь бол тий. Нэгэнт далаад гарч байгаа бол бид нар заваа маш сайн бэхэлж л гарах. Тэрэн зорилгоор бид нар байлцсан байгаа. Энэ бол нэг өсөндөө шантарцсан гэсэн үг юусэн биш. Одоо бол бидний нийт бүтэн жилийн хугацаанд эргэлдэж байгаа бүтээгдэхүүний тоо хэмжээ бол 300 мянган ширхэг. Энэ бол Монголын 2,600,000 мянган гар утасны зах зээлийн дээр өчүүхэн тоороо. Яагаад вөхөр нэг хүн жилдээ хэдэн ч USB эргэлж байгаа. Тийм ээ. Зарим хүн бол 10 хэрглэж, 10-ыг ширгэлж болно. Зарим хүн 1-ийг ширгэлж болно. Тэр чинь дахиад зах зээл дээр эргэлдэж байгаа. Гэхдээ бүх нэр төрөл нь 11 үлээ нийлээд. Гадны улс орнууд руу ингээд Монгол бүтээгдэхүүн очлоо. Хүмүүс хэрэг сонирхож чинь тэнд худалдаа авагчд байна уу? Бид ер нь тэнд өрсөлдөгч байж чадах уу? Mongolia product тийм үү? Монголын бүтээгдэхүүн бид нар гайхна. Шулуух байл гэдэг гайхдаг. Гэхдээ энэ төхрөө бид нар яг л одоо гаргаж байгаа. Бангалор гэдэг одоо технологи баталтай. Тэрэнд одоо албасны дистрибьютор. Овоож игдэржсэн корона гэдэг одоо нэг хил хаагдаад энэс бол бид нар тээвэрлэлтэн дээр хөндрөл өсчил байж байна. Нэг залуу цоо шинээр одоо юу гэдгийг нэг гайхалтай бүтээгдэхүүн хийгээд сүмнэр ч юм уу те. Эсвэл жижигхэн одоо робот технологийн жижиг юм хийгээд ингэ худалдаалаа гэхээр чи Европын холбооны одоо герман руу чи яаж зарах вэ? Мөнгө над руу мөнгө шилжүүлчихээ хаан банкны тим данс гэвэл хэн ч ойлгохгүй чинь Монголын банкны
энэ олон улсын гүйлгээгд чинь банкар явахд чинь бүр дээр үе юм болчиход байгаа шүү. Шууд л олон улсын картаар сайтн дээрээс зарах хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхээр зэрэг манай улсад одоо шууд одоо бид нар Apple Store-оос юм авдаг шиг ингээд картын дугаараа оруулаад шууд юмаа зардаг юм төлбөрийн систем байдаг. Тэр кредит картын систем байдгүй учраас бид нар юмаа зарахад төвхтэй байдаг л да. Тэгэхээр бидний хамгийн түрүүнд зорж байгаа зүйл бол Америк эсвэл Хятад улсыг ашиглаж эхний ээлжинд яг энэ улсууд дээр оюуны өвчин хамгаалал хийж төлбөрийн системд нэвтрэх зорж байгаа. Байгууллага амжилттай байх нь хүний нөөцөөс шууд хамааралтай гэж ярьдаг. Та үнтэй ер нь хэрэг санал нийлэх вэ? Чадварлаг боловсон хүчин гэдэг бол компани хамгийн үнэтэй хөрөнгө. Мөнгө хөрөнгөөс илүү хөрөнгө л дөө. Тэгэхээр хүний нөөц гэдэг бол компани одоо цусан хангамж хамгийн одоо амин зүрхшүүд. Анх орж ирж байгаа залуучууд бол би чадах болов, би мэдэх болов, би технологийн мэдлэг багтааштай гэсэн байдалд орж ирдэг л дээ. Тэгэхээр бол компани дотор бол энэ зүйлийг бол зөвхөлөө зөвшөөрдөг маань компани. Чи алдаж болно, мэдэхгүй байж болно, чадахгүй байж болно. Хамгийн гол нь хүсэл эрмэлзэл байгаа бол сур, мэд. Тэгээд харин алдаагаа битгий давтлагсан зарчим юм шүү дээ. Тэгээд дээр нь хурдтай байх хэрэгтэй. Ер нь зүйлүүд дөрвөн замаар бий болдог юм байна л. Нэг нь буруу аргаар хурдан хийх. Нэгдүгээр зам. Зөв аргаар хурдан хийх. Хоёрдугаар зам. Гуравдугаар зам нь зөв аргаар удаан хийх. Дөрөвдүгээр зам нь буруу аргаар удаан хийх гэж. Тэгэхээр хүмүүс хамгийн их түгээмэл сонгодог зам болохоор зэрэг маш удаан, маш зөв хийх хэрэгтэй. Нэгсэндээ битгий яар, тайван, зөв хий. Алдаагүй хий гэж мас бол шаарддаг юм те. Тэгвэл хамгийн сонирхолтой хариулт нь үнэхээр буруу байсан ч хамаагүй хурдан байх нь удаан зөв хийж байгаагасаа хамаагүй илүү үр ашигтай байдаг. Танай компани зөвхөн одоо эхлэлээр зогсохгүй олон одоо компаниуд за миний одоо анзаарснаар бол нэг дор хаяж нэг 7-8 компани 7-8 чиглэлд үйл ажиллагаа явуулдаг юм байлээ. Өнөөдөр бол хоёулаа эхлэлээр төвлөрч ярьж байна. Бусад одоо бизнесүүдийнхээ тухай та нэг мэдээлэл өгөөч. Тухайлх юм бол танах бол боловсролын салбарт бол бас их эрт орсон гэж би анзаарсан. Оомсны үйлдвэр хийгээ бодё тийм ээ. Гутлын үйлдвэр хийя, ааруул хийя, ээзгий хийя, бяцлаг хийя. За өөр юу хөө? Скигээр одоо ски ботик хийя гэвэл энэ. Тэр нь бол баг нөгөө бидэрт арай ойрхон байгаад байгаа. Үгүй энэ бол амархан гээ тий. Асуух хүн энэ бол их чухал. Асуух хүн гэж. Энгийн үгээрэлэх юм бол нөгөө талаас харах юм бол бизнесийнхаар харах юм экспертүүд. Тэгэхээр технологид бол өнөөдөр экспертлэлд маш тотмог байдаг. Хамгийн шилдэг одоо технологийн мэдлэгтэй экспертүүд гадагшаа гараа явцсан. Энэ Монголд тийм технологийн экспертүүдийг ажилуулах ажлын байр байхгүй. Эсвэргээрээ бол ингээд манай бол гар ажиллагааг үүсгэх хүн бол хангалттай байдаг ч гэсэн нарийн экспертүүд байдаг учраас бид нар болсон хүчингийн хувьд бас энэ зүйлийг бэлдэж явдаг. Тэгэхээр үндсэндээ өөрсдөө компанид ажиллах хүмүүсээ сургалтуудаараа дамжуулаад сургуулиудаараа дамжуулаад бэлдэж гин гэсэн үг үү те? Тэгж харж байна. Сургуулаа гэвэл бид нар одоо амжилт кибер сургуулийн доторх хувьцааг бас бид нар эзэмшдэг байгаа. Мэдээлэл технологийн сургууль гэж бас байгаа. Одоо 2020 оны 10 сард тусгай зөвшөөрлөө авсан бид нар зөвхөн одоо мэдээлэл технологиор дагнах юм 10 жилийн сургууль бас байгаа. Тэгэхээр ерөнхийдөө эдгээр бол боловсролын салбарт оруулж байгаа бидний одоо нийгмийн хариуцлага гэж хэлж байна. Тэгэхээр та энэ сургуулиудынхаа яг энэ одоо багш нар сургалтын чанар энэ зүйлүүд ер нь хэр сайн анхаарал хандуулдаг вэ? 100% онлоор ингээд нүдэд ингээд зөвхөн чэйжлүүлэх одоо юу гэдгийг те уламжлалт арга барил багт бол бүрэн татгалцсан. Компьютерийн хичээл үзлэх гэхэл ерөөсөө компьютер гэж юу вэ гэдгээс л хичээл эхэлж байгаа. Тэгэхээр тухайн зүйлийн ерөнхий ойлголтыг маш сайн авчвал доторх деталь ойлголтуудыг бол сайн авчдаг. Тэгэхээр энэ арга барил төр хөтөлбөрөө бол одоо босруулдаг гэсэн. Харин мэдээллийн технологийн одоо чадварлаг боловсон хүчин багш нарын хувьд бол бид нар энтгэг багш нар ажиллаж байна. За Филиппин багш нар ажиллаж байна. За мэдээж Монголын бас гадаадын одоо мэдээлэл технологийн чиглэлийн сургууль төгссөн багш нар ажиллаж байгаа. Энэ бол бидний бас нүүр царай гэх үү те. Хэд тухайн хийж байгаа бизнес бас нүүр царай гэж хэлж болно. Хоёлаа дааг хүрээ зах дээр ирсэн байна. Энэ бол таны ажил амьдралын гараагаа эхэлж ирсэн тэгцэг гэж ойлгож болно. Хэдэн онд юм бэ? Хизээ ер нь та хотод орж ирж байна? Тэр чи одоо 2000 он байсан. 12 настай гэх юм уу? 21 жил. 12 настай. 12 настай. Одоо энэ шиг ингээд энэ задгаа том талбайд машин зарах шиг дандаа Орос
машинууд зардаг. Одоо тэр хавьд бол цөөхөн хідэн бенз BMW зардаг. Ер нь бол түн бүжгсэн, бум бүжгсэн газар л байсан. Тэгээ энд бол анх ирээд ингээд 12 настай ингээд машин угаадаг гэсэн л та. Машин угаана гэдэг бол тэр үедээ бол бас нэлээд хэцүү ажилдаа орно. Тэгээ бид нар чинь өвөл бас угаана. Одоогийнх шиг ингээд ийм шүршдэг барьдаг тийм огт байгаагүйсэн. Тэгээд ингээл хав халуун хосыг л ерөөсө хөрхөөс өмнө л угаадаг. 12 настайдаа та бол ингээд ажил хийж эхэлж ирсэн байна. Түүний дараа яг энэ бизнесийн салбар руу одоо алхсан, хөл тавьсан, эргэл буцалтгүйгээр орсон тэр нөгөө эхлэлтэй нь ер нь хаанаас байсан бэ? Найзынхаа одоо нэг хичээлийн танхим 1-5 дугаар ангийн хүүхдүүд давтлага өгдөг. Эм жижигхэн бичил ширээтэй танхимд эхэлжсэн л да. Тэгээд бүх юм жижигхэн. Би өөрөө өндөр залуу ингээд суудсан тэгээд тийм том залуу хүмүүс гаднаас орж ирэх гайхаж хардаг тийм л. Юм одоо хүүхдийн ширээн дээр суусан. Хүүхдийн ширээн дээр суусан. Тэгээд бас бэлгшээдгээ. Тийм жижигхэн газраас эхэлжсэн. 19 та байхдаа би анх одоо ажил хийгээд веб мастер хийдэг гэсэн л та. Веб мастер хийгээд 400 сая төгрөгийн цалин авчихсан. Тэр үед 2007 онд 400 сая төгрөгийн цалин бол сайдын цалин байсан. Тэгэхээр программист хүн 400 сая төгрөгийн цалин аваад тэр цалингаараа Америкийн нэгдсэн улсын MeetPace гэдэг компаниас одоо ээжийнхаа нэр дээр олон улсын карт захиалаад энэ амжилт.com-ыг авчихсан. Сайт ажилуулна гэдэг надад нэг талаас технологи асар их мэдлэг өгсөн. Бага багт 19-тэй байхдаа сайт ажилуулад тэр сайт гэдэг тэр зүйлийг мэдсэн мэдлэг бол одоо болтол миний үндсэн скил болдог. Өөрөө сайтаа хийгээд өөрөө сайтаа сурталчлаад өөрөө сайтанда мэдээг оруулчихдаг. Нэгсэндээ веб мастрач хийчин, сэтгүүлч аяч хийчин, маркетингач хийчин. Бүгдийг л одоо ганцаараа хийждэг тийм. Тэгээд интернет кафе гэж байсан тэр үед чих. Тэгээд компьютер байхгүй шүү дээ. Би ч одоо гэртээ компьютер байхгүй. Тэгээд интернет кафед суугаад мэдээг 10 мэдээ бэлдэнэ өдөр болгон. Даа хүрээ захаас олж авсан одоо тийм амьдралын туршлага ч юм уу. Эсвэл таны ингээд сэтгэлд хамгийн их одоо дурсамжтай үлдсэн тэр зүйл яг энд ирэхэд юу бодогдож байна? Тэ одоо яг хүүхд наснаа ирж байгаа санагддаг. Ер нь ирэх болгонд хайртай байдаг л да. Дотно сэтгэл их дотно. Яг тэр энд чинь одоо миний хүүхд нас өссөн. 12-3 настай гэдэг чинь бодолт амьдралын тухай юу ч мэдэхгүй тий. Тэр үед л жинхэнэ нөгөө өрсөлдөөн гэдэг юм л орцсож байгаа юм л. Юу чамайг байраас чи хохолдсон юм бэ гэж. Юу чамайг ингээд энд ингээд сууж яхад ингээд тий. Ингээд гараад яваад ингээд төвлөрүүлт юм бэ. Тэр юус өрсөлдөө. Танай компаниг чамайг ангид 10 хүүхд 30 хүүхэд байхад 2 онд сурдаг шүү дээ. Үнэн биз дээ тий. 3 онд сурдаг, 4 онд сурдаг. Ингээд заалан сууж яхад зарим нэг нь лидер болдог, зарим нэг нь лидер болдгоо. Тэр хин тэрийг тийм байдалд үргээд байгаа. Ерөөсөө өрсөлдөх зарчим. Тэгээ энэ маань нэгсэндээ бол одоо даа хорыг өсгсөн нэг төрлийн бэлэг гэх юм. Өрсөлдөөнд ороод суралцах тэр скил чадварыг сууж ирж байна. Хамгийн хурдан гөрөөс амьд үлдэхийн тулд хамгийн хурдан арслангаас хурдан гүйх ёстой гэж. Хамгийн хурдан арслан тэр өдөр хоолтой байх нь бол хамгийн хурдан гөрөөсөөс хурдан гүйх ёстой гэж тийм. Тэгэхээр бизнес нөр бас л юм. Өршөөл инэрлэг гэх юм уу тийм. Ямар нэгэн байдлаар шалтгаан бол хүлээж авдаггүй. Эсрэгээр хийсэн үү хийсэн, бүтээсэн үү бүтээсэн. Энэ л чухал. Интернет кафед сууж сайт ажиллуулж эхэлсэн. Түүний дараа яг ингээд өөрийн офистай болох ч юм уу. Компьютер худалдаж авах ч байдаг юм уу. Ингээ өөрийн юмнуудаа ингээд бий болгоод эхлэх тэр мэдрэмж бол бас л гайхамшигтай байц. Филинг бол их гоё. Ерөнхийдөө үгдгээ анх бол нэг би одоо энэ Mobicom хажуудлын хэсэг болоосаа гэж байдаг. Энэ би ингээд 24 м квадрат балтан шалтай жижигхэн офист. Нэг ширээ тавиад тэгээд урталт нь ингээд 2 ширээ тавиад би ингээд анхны офисаа бий болгочихсон. Би ингээд нэг эцэг ихээсээ маш их мөнгө өвлж аваад эсвэл газраас их мөнгө олоод банк надад их зээл өгөөд энийг нь ухаантай эргэлдүүлсэн тийм экшн бол байхгүй. Ерөөсөө л цэвэр оюун ухаанаас л бий болгож гарч ирсэн. Үйлдэлээс гэх юм. 2 альма 4 альма 4 холбоо 8 альма 8 холбоо 16 альма 32 альма. Тэгцэг гэдэг бол баг аз гэж байна. Миний хувьд бол тэгцэг биш эсрэгээрээ бүр асах цэг. Эндээс л эхлэн шүү дээ. Ер нь бол. Ингүүл илүү жинхэнэ бизнесийг рил бодитоор мэдэрч авна. Тэгэхгүй манайхан бол одоо бол дэмжлэг гэдэг байна шүү дээ. Чи юм хийх гээд чи хүлд орох гэж байгаа гэж бодъё тий өөрийгөө хүлд орох гэж байгаа хүүхдийг дэмжээд авих тусмал буруу хүлд ордог шүү дээ. Эсрэгээр унаад бүдрээд яах ёстой тий яг тэр зарчмаараа явуул жинхэнэ л одоо бид нар ингэж хүлд орохтой хичээлтэй. Тэгэхээр дэмжлэг гэдэг бол бизнест байхгүй. Эсрэгээр тийг биш бүр хасах цэг рүү. Эндээс жинхэнэ бодит бизнес гарч ирсэн. Хаа хүрхээ мэддэг хүн хаагаар явах л мэддэг. Чи өнөхөр хаа хүрхээ мэдж байгаа бол хаагаар явах чинь гараад ирнэ. Чи өөрөө хаа хүрхээ мэдэхгүй бол тий
Өөрөө гэсэн жолоодлогогүй тэгээд хаагуур явах чинь тодорхой босолт. Ингэж л хэлмээр байна. Тэгэхээр хаа орхол мэддэг ба. Хэн болохоо мэддэг ба.